Хит хитэн ажлын хэсэг тэр дундаа эхлээд нэг 8 ажлын хэсэгт байснаа сүүлдээ байнгын хороодын ажлын хэсгүүд, төсвийн ажлын хэсэг, хороодуудын хоорондох ажлын хэсгээ нэмэгцээр байгаа одоо нэг нийт 14 ажлын хэсэгт ажиллаж байна. За энэ ажлын хэсгийн нэг нь бол би өөрөө ахалж ажиллаж байгаа. Тэр нь эрүүл мэндийн эмнэлэг тусламж, хүртээнч чанар, тэгээ хариуцлагын тогтолцоог сайжруулах гэсэн. Яг одоо салбарын мэрэгжлийн хүний хувьд, эмч хүний хувьд энэ ажлыг ахалж байгаа. За ажлын хэсгээс гадна би ерөнхий сайд өөрийнх нь ахалж байгаа. Алсын хараа 2050 гэдэг нэртэй салбар хоорондын уялдааг хангах тийм үндэсний хороо байгуулагдсан. Тэрний дэд даргаар сонгогдож ажиллаж байгаа. Доороо ажлын албатай 15 хүний одоо орон тоотой. Энэ нь бас миний хувьд бас их сонирхолтой. Нэмээд одоо тэр нь эрүүл мэнд, боловсрол, соёл тэрнээс гадна ерөөсөө хүмүүсийг монгол хүмүүсийн одоо амьдралыг те эдийн засгийн ололтыг аж хүн болгонд хүрэх үү, амьдралын чадварыг яаж дайшлуулах үү, чадварыг яаж сайхан болгох үү те бид хэдийн буюу одоо ялангуяа энэ засгийн газрын те хамтарсан засгийн газрын зоригтой хийж байгаа энэ том төшөмж шийдлүүдийг амьдрал дээр хэрэгжүүлээд явхад яг хувь хүнд монгол хүнд ямар хүртээмжтэй юм те яаж чанараа сайжрах вэ, яаж энэ амьдралын утга учир нь илүү гоё болох уу гэдэг тал дээр эдийн засаг талаасаач, инфраструктур тал руугаач, хот төлөвлөлт ер нь бүх тал руу орж ажиллах гэсэн боломж бүрдэж байгаа. Энд бас би баяртай байгаа.